За энэ айхтар том бурхан дээр ирсэн. За энэ бурханы хөшөөнүүд донд буддагийн хөшөөнүүд донд хамгийн том дордог Гиннесийн номонд орсон ийм том хөшөөн дээр ирлээ. Тэг яагаад гэвэл их яарж яваа учраас нэлээд эртэрсэн. 9 цаг 30 минутаас эднийх онгоох учраас энийг хүлээх цаг алгаа. Тийм учраас дараагийн газар руугаа явлаа. Далаа эргэлөө явлаа. Тэг өнөөдөр аз жагаан дутаж цас ороод энэ уг нь хувьтай хурнаар гэж цас орж байгаа нь гоё хэдийч нөгөө нэг өнөөдрийн үзэж харах юмд цас надад их саад болохоор шинжтэй. Нөгөө далаа эрэг дээр очиод дэлхий бөөрийнхий гэдгийг харах ёстой газар маань эргэн тойрон их гоё цэлмэг байхгүй ийм бүрхэг мантай болохоор яана харагдахгүй штэ. Таварч исэн энд ирсэн. Тэгэд эндээс одоо би юм харуулхад харагдана. Энэ нэг цээжин дээр нэг 3 нөх байгаа. Энэ бас хоёр талын гарных нь энд нэм нүхнүүд байт юм байна. Уун дээрээс гараад эндээс эргэн тойрныг нь хардаг юм байна л да. Хааштай энэ рүү гарсан ч гэсэн эргэн тойрон битүү манан байгаа учраас харагдахгүй. Тэгэхээр хөдөлгөөр шийдлээ. Дараагийнхаа газар руу гэс явахгүй бол цаг байхгүй өнөөдөр сүүлч өдөр. Одоо л эднийг дөнгөж онгоож эхэлж байна. Ийм бэлгэрүүд нь одоо л онгоож байгаа. Одоо энд 9 10 өнгөрч байна те. 9 13. За 9:30-аас онгоно гэж чинь тэгээ дээшээ гараад хааштай нэг юм харагдахгүй юм чинь шууд явъё. За очиж ийм газар ирсэн. Нилээд хол явж байгаад ирсэн. Чимбагаас гараад ямар хөтөрчлөө явж байгаад ирсэн. За ийм хөшөө танилцуул байгаа. Орой морой бас гоё юм байна л да. Янз бүрийн гэрэл шасаад. Хүүтэн биш өнөөдрөөс цас ороод. За ерөөдөө байгууламж нийл юм байна л да. 85 гэж энэ одоо юу юм болоо? Дотор бол ийм гоё цэцэрлэг төрүүлэнтэй нууртай сайхан газар байт юм. Тэгээ дотор нь бас ийм амьтны хүрээлэн байдаг гэсэн үг нь. Хэрэм тэгээд ийм сарамгчингийн үзүүлбэр байдаг гэсэн. Сарамгчныг өөрхөн ийд мэл үзүүлдэг юм уу? Цирк тоглолчт юм байна. Ийм үзүүлбэр бол байдаг. Тэгээд хамгийн сонирхолтой нь энд бол яма музейн үзмэр байдаг. Тэгэхээр энд бол ямаг эднийгс ойлголт байхгүй. Музейн үзмрийг энэ монголчууд бол өстой хамаа намаагүй дээ штэ. За ийм байт юм байна. За энэ өндөр нь энд гарсан байна. Тэр ингээ харахлаа тэр эрчлөөний хөшөө энтрий хажууд бол хамаагүй өндөр том юм байна. Харьцуулт ингээ харагдаж байна. Гиннесийн номонд орсон рекорд гэж шүү. Нэгээрээ. За 0 иймэрхүү. Тэгэхээр тун зориулсан дараараа энэ гэдэг гоё модыг сайхан ашиглаад ийм сайхан сарвч хийсэн байх юм. Магадгүй энэ 100 болохоор цэцэг навчинд дэлгэрээд ирэхлээр бүр сайхан сарвч болдог хөө. За. Ийм сайхан хөшөөн дээр ирээд үзчихлээ шүү. Хурцаа найзынхаа ачаар. За баярлаа.